Дорнод аймгийн Чулуун хороод Дашбалбар булган чой болсон сумдад хоньны цэцэг өвчин онцлогдоод байна. Малаас малд халддаг цэцэг өвчин ихсэх шалтгаан нь малчид сум хооронд эмчийн бичиггүй малын шилжил хөдөлгөөн хийснээр эрүүл мал өвчтөе мал сүрэгтэй нийлж халдвар маш хурдан тархаж байна. За нийт бол одоо энэ чой болсон Чулуун хороод Дашбалбар булган одоо энэ дөрвөн сумын хэмжээнд бол 179 толгой хонь бол цэцэг өвчнөр өвчлсөн. За үүнээс бол одоо малчид бол өөрснөө бол хүсэлтээрээ бол 164 толгой хоньыг бол устгасан байна. Ер нь энэ өвчин гарсан шалтгааны өслийг бол одоо манай явсан ажлын хэсгүүд бол тодруулж ажиллаж байгаа. Тэгэхээр бол хамгийн гол нь бол малын хяналтгүй шилжилт хөдөлгөөн, ялангуяа эцэг мал одоо бог малын хийлтүүлэг бол 11 сард бол хийгддэг. Тэгээд өнгөрсөн жил бид нар бас одоо малын гоц салбар төвчний асуудал тайван бос байгаа учраас бог малын хийлтүүлэг хийхдээ одоо хуц ухныг бол бид нэр тодорхой хяналтайгаар явуулаарай гэдгийг сумдад чиглэл өгсөн боловч харамсалтай нь бас малчид бас зарим тохиолдолд хариуцлагагүй хандаж одоо гарал үүсэн тодорхойгүй малын дэндээс авчирч одоо ингээд энэ асуудал бол хүндэрж байна. Одоо тухайлбал Дашбалбар сумд гэхэд бол одоо бас яг хуцсны суурин дээр бол өвчлөл гарцсан байгаа. Энэхүү өвчний шинж тэмдэг нь малын толгой хавандах, ногоон ус гарах зэргээр илэрдэг. Гэвч иргэд ямар нэгэн шинж тэмдэгт дур мэдэн эм тариа хэрэглэж байгаа нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болж байна. Тиймээс малд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяаллын мал эмнэлэгт хандахыг анхааруулж байна.